9 одод ноёрхогч биеийн урлаг 4-р бүлэг Фэнфу одыг бүрдүүлсэн нь 9 сүдэр дөвс боловсруулж дуусав. Газрын лууны үндэс боловсруулж дуусав. Галын үр боловсруулж дуусав. 30-аад төрлийн эмийн ургамлыг нэг нэгээр нь боловсруулахад Лонгчен 2 цаг гаруй хугацаа зарцуулсан бөгөөд биеийн бүхэлдээ хөлсөнд нэвчжээ. Үрлэн эм найруулах нь зүгээр нэг эм чанартай адилгүй. Эмийн ургамал бүрийн огт чанарыг гаргаж авахын зэрэгцээ бохирдлыг нь цэвэрлэж нундаг болгон хувиргах ёстой байдаг. Гэвч Лончены гар дээрх дүл дэндүү сул байсан тул гаргаж авсан нунтагт бохирдол их үлдэж сансанд нь хүрсэнгүй. Гэсэн ч энэ нь түүнд байгаа цорын ганц арга байв. Нэгдүгээрт Лонгченд бяцлаглалын суур байхгүй тул эмийн дүлийг тогтвортой барих хүч дутагдаж гал нь маш сул байв. Хоёрдугаарт одоогоор түүнд өөр хүчтэй галыг өөрийн болгох боломж чадалч байхгүй байсан тул байгаа зүйлдээ сэтгэл ханахаас өөр аргагүй. Гэхдээ эм найруулах урлагт суралцахад зөвхөн хүчтэй эмийн дүл төдийгүй асар их сүнслэг энерги хамгийн чухал нь юр бусын хүчрхэг сүнсний хүч шаардлагатай байдаг. Эхний хоёр шаардлага тийм ч хэцүү биш. Эмийн дүлний хувьд бэлтгэлээ сайн базаасан байхад галын шинж чанартай шидэт араатныг барьж аваад гэрийн тижээвэр амтан мэт номхруулж болно. Тэрхүү араатны галыг ашиглан өөрийн дүл болгон бясалгаж болдог. Чадварлаг эм найруулагчдын 99-өөс дээш хувь нь араатны дүл ашигладаг. Зөвхөн маш эртний өв залгамжлалтай асар их хүч чадалтай цөөхөн хідэн хүн л тэнгэр газрын дундаас олддог нууцлаг юр бусын сүнсний дүлийг удирдах чаддаг. Сүнсний дүл нь өөрийн гэсэн сүнстэй бөгөөд Лонгчены дурсамжаар бол тэр өмнө нь маш аимшигтай хүчрхэг сүнсний дүлийг эзэмшдэг байжээ. Гэвч өнгөрсөн үедээ хичнээн агуу байсан ч яг одоо тэрээр энэхүү хог дүлийг л ашиглахаас өөр аргагүй. Эцсийн эцэст дурсамждах зүйлсээ шууд гаргаад ирж болохгүй шүү дээ. Хэсэг амарсны дараа Лонгчен гүнзгий амьсгаа авав. Тэрээр алган дээрээ дөлөө асаахад шарвтар дүл гарч ирлээ. Муугүй шүү. Боловсруулалт хийсний дараа галын хүч баг зэрэг нэмэгдэж яах вэ? Юучгүй байснаас л дээр. 7 өөр эмийн охийг дараалан гаргаж авсны дараа тэр тэдгэрийг зууханд хийв. Лонгчены сүнсний хүч огцом нэмэгдэж гар дээрх дүл нь гинэт хэлбэлзэж эхлэв. Өмнөхтэй харьцуулахад гал нь хэд дахин хүчтэй болсон байлаа. Галыг дэмжихийн тулд сүнсний хүчийг ашиглах. Хэрв бусад эм найруулагчид үүнийг харуул шоконд орж үхэх бидтэй. Лонгчен гашуунаар инээмсэглэв. Сүнсний хүч бол эм найруулах бүх үйл явцын суурь юм. Найруулах явцад температурыг хянахын тулд асар их сүнсний хүч хэрэгтэй. Хэрв өчүүхэн лалдаа гарвал өмнөх бүх хичээл зүтгэл талаар болж үрэл биш зүгээр л үнс нуран болон хувирна. Түүнээс гадна хэрв тухайн үрэл нь асар их эмийн хүчтэй бол зуух дэлбэрэгч аюултай. Ихэнх эм найруулагчид сүнсний хүчийг найруулж эхлэх үедээ шууд ашигладаггүй. Тэд үүнийг зөвхөн үрэл хэлбэрээ олж эхлэх эцсийн шатанд галын хүчийг маш нарийн хянах шаардлагатай үед л хэрэгэлдэг. Учир нь энэ бол үрэл бүрэлдэх хамгийн чухал мөч юм. Тэр үед галын температур байнга өөрчлөгдөж, заримдаа өндөр, заримдаа нам байх ёстой бөгөөд үүнд асар их сүнсний хүч зарцуулдаг. Хэрв тэр мөчөд эм найруулагчийн сүнсний хүч аль хэдийн шавхагдсан байвал тэрхүү өрөл хэрэгцээгүй болсонд тооцогдно. Гэтэл Лонгчен сүнсний хүчээ найруулгын бүр эхнээс л ашиглаж эхлэв. Түгээрч барахгүй тэрээр энэхүү үнэт сүнсний хүчийг зөвхөн галын хүчийг нэмэгдүүлэх түлш болгон ашиглаж байлаа. Ямар ч эм найруулагч үүнийг харуул түүнийг солиотой ухаангүй үрэлгэн амтан гэж хараах байсан биз. Хинч сүнсний хүчийг ингэж цацдаггүй. Гэвч Лонгчен санаа зовсонгүй. Түүний дурсамжаар бол түүний сүнсний хүч жирийн эм найруулагчдаас хамаагүй илүү байсан юм. Эм найруулагчийн зэрэг дэв нь эмийн дагалдан, эмийн мэрэгжилтэн, эмийн мастер, эмийн хаан, эмийн эзэн хаан, эмийн өвөг дээдэс, эмийн гигэн, эмийн богд, эмийн дээд эрхшээгч гэж хуваагддаг. Фэнфу үрэл нь 1-р зэрэглэлийн үрэл бөгөөд ерөнхийдөө эмийн дагалдан зэрэгтэй хүн үүнийг найруулж чаддаг. Лонгчены одоогийн дурсамж нь эмийн дээд эрхшээгчийн мэдлэгийг агуулж байгаа тул тэр өөрийнхөө чадварыг маш сайн мэдэж байлаа. Лонгчен сэрэх үед түүний сүнсний хүч өмнөх хог байсан үеэсээ хамаагүй хүчтэй болсон байсан тул тэрээр сүнсний хүчээ ийм байдлаар ашиглах бүрэн эрхтэй байв. Өмнө нь байх эмийн зуух, үл мэдэг чичирч, намуухан дүнгэнэх чимээ гаргаж эхлэв. Галын хүчийг нэмснээр хурдан нилээд нэмэгдчихлээ. Тэр зуух руу дахиад 3 төрлийн найрлага яаран нэмж хийв. Энэ үед Лонгчены тухнаас хөлс сууж байлаа. Тэрээр сорвол яаран авч нэг үзүүрийг нь энерги сэргээх шингэнээр дүүргэсэн вааранд хийгээд хурдхан нэг балгав.
Шингэн ходоодонд нь ормогц биеийнх нь бүх нөхцөв нээгдэж тэнгэр газрын сүнслэг энергийг галзуу мэт сорж эхлэв. Түүний шавхагдах төхөж байсан сүнслэг энерги нь маш хурдан сэргэлээ. Энэ бол Лонгчэний урьдчилан бэлдсэн зүйл байв. Үүнгүйгээр түүнд Фэнфу үрлийг найруулах ямар ч боломж байхгүй. Одоогийн төвшөндөө ямар нэгэн тусламжгүйгээр үрэл найруулна гэдэг зүгээр л тоглоом шоглоом болох байлаа. Тэрээр амандаа соруул зууж, үе үе энерги сэргээг шингэнээс балгаж, биеийнхээ энергийг сэлбсээр байв. Сүнслэг энерги нь ийхүү сэлбэгдэж байсан тул Лонгчэний сүнсний хүч өөрийн асар их чадлаа харуулж чадлаа. 2 өдрийн дараа л Лонгчэнд баг зэрэг ядарч эхлэв. Энэ нь түүний сүнсний хүч их хэмжээгээр зарцуулагдсны шинж байв. Гэвч энэ үед эмийн найрлагууд аль хэдийн зуухан дуусаж зөвхөн эцсийн шатал үлдээд байв. Эмийн анхлын үнэр агаарт тархаж эхэллээ. Хэдийгээр Лонгчэний дурсамжинд 1-р зэрэглэлийн үрлийг нүдэ аниад ч найруулж чадхаар хялбар байсан ч одоогийн тэрээр дурсамждах эмийн дээд эрхшээгч биш билээ. Түүний хувь тавилан бүр мөсөн өөрчлөгдсөн бөгөөд сандарч твдээгүй гэж хэлвэл худал болох биз. Дүн гинэт эмийн зуухны дотор талж ичирч цуврал дөнгөнийг чимээ гарав. Зуухан доторх энерги догширч эхэллээ. Лонгчэн өчүүхэн сандарсангүй. Харин ч эсэргээрээ инээмсэглэж эхлэв. Энэ бол үрэл бүрэлдэж эхэлсний дохио бөгөөд найруулгын хамгийн чухал мөч юм. Тэрээр өөрийн сүнсний хүчийг өчүүхэн ч нөөцлөлгүйгээр бүрэн идэвхжүүлв. Гар дээрх дөлн гинэт тесэрч үл үзэгдэх хүч бүхэл зуухыг сайтар бүтэмжиллээ. Энэ техникийг тэнгэрийн тамга, газрын цоож гих бөгөөд тэрээр үүнийг дурсамжаасаа гаргаж ирсэн юм. Энэ нь үрэл дэлбэрэх болон зуух хагарахаас сэргийлдэг арга билээ. Түүнчлэн энэ техник нь маш тохиромжтой бөгөөд эмийн энергийг зуухан дотор богино хугацаанд цоожilж гадагш алдахгүй байх боломжийг олгодог. Жирийн эм найруулагчид үүнийг хамгийн сүүлийн алхамд хийдэг. Учир нь үрэл догширч эхлэхэд зөөлөн аргаар тогтворжуулах боломжтой байдаг. Ингэж хийх нь аюулыг маш ихээр бууруулах боловч эмийн охин ихэнх хэсэг алдагдаж үрэл нь ердийн л чанартай болж хувирдаг байна. Бүүм! Лонгчэний сүнсний хүчний бүрэн даралтаар эмийн зуухнаас бөхчим чимээ гарлаа. Үүний дараа бүх зүйл нам гүн болов. Зуух аль хэдийн тайвширчээ. Лонгчэнд амьсгаагаа дарахгүй байж чадсангүй. Бүх бие нь хөлсөндөө норж, толгой нь маш ихээр эргэж байлаа. Бие нь баг зэрэг дээртэхэд тэрээр догтлон зуухаа нэв. Гараа чичрүүлэн байж тэрээр 5 ширхэг бөөрөнхий үрэл гаргаж авлаа. Тэднийг алган дээрээ барих үед эмийн өтгөн анхлын үнэр өрөөг нь бүхэлдэн дүүргэв. 2 доод зэрэглийн үрэл, 3 хог үрэл. Үүнийг чанга хэлэхэд л эцсэндээ өхмээр юм. Лонгчэний царай маш их догдолсон байгааг харуулж байсан ч тэрээр санаа алдсаар байлаа. Хэсэг зуур гөлрөн зогссноо тэрээр инээд алдав. Түүнд эмийн дээд эрхшээгчийн бүхэл амьдралын дурсамж болон одоогийн өөрийнх нь дурсамж холилдсон байгаа билээ. Тэрхүү эмийн дээд эрхшээгч үнэхээр дэндүү их зантай нэгэн байсан бололтой. Харин одоогийн Лонгчэнд нэр төрөө алдах нь хамаагүй байсан бөгөөд тэрээр гартаа байгаа үрлнүүдийг анхааралтай ажиглав. 2 доод зэрэглийн үрэл нь маш бөөрөнхий бөгөөд анхлын үнэр нь агаарыг дүүргэж байлаа. Тэрхүү үнэрийг үнэрлэхэд л хүний ухаан санаа сэргэж сэтгэл санаа нь өөдрөг болох аж. Лонгчэнд баярлсандаа өөрийгөө барьж чадсангүй. Эцсийн эцэст нэг ийм амжилттай болсон үрлийг нийслэлд дор хаяж 10,000 алтан зоосоор зарж болно. Түүнээс гадна гарт нь байгаа 3 хог үрлэнж ээжийнх нь түүнд авч өгсөн үрлнээс хамаагүй дээр байв. Ялангуяа эмийн охин 30-аас доошгүй хувь нь үрэл дотор цоожлогдсон байлаа. Эмийн охин 50%-ийг дотор нь үлдээж чадсан үрлийг доод зэрэглэл гих бөгөөд дэлхий дээрх нийт үрлнүүдийн 80 гаруй хувь нь зөвхөн доод зэрэглэх байдаг. Хэрв эмийн охин 60% хүрвэл дунд зэрэглэл, 70% нь дээд зэрэглэл, 80% нь онцгой чанар, 90% нь хосгүй зэрэглэл болдог. Харин 100% гэвэл одоохондоо Лонгчэн үүний талаар бодохгүй байхаар шийдэв. Энэ нь түүний одоогийн байдалд дэндүү хол зүйл байлаа. Зарим хүмүүс 50 ба 60%-ийн хооронд тийм их ялгаа байгаа юм уу гэж гайхаж магадгүй. 2 доод зэрэглэлийн үрэл идэх нь нэг дунд зэрэглэлийн үрэл идэхээс илүү үр дүнтэй биш гэж үү? Хэрв хэн нэгэн чамаас ингэж асуувал чи магадгүй шүлсэндээ хахах биз? Үрлэн им дотор зөвхөн эмийн охи төдийгүй бохирдол бас байдаг. Эдгээр бохирдлыг бие махбод шингээж чаддаггүй бөгөөд хамгийн гол нь тэдгээр нь шингэсэн охин зарим хэсгийг саарамжуулж орхидог байна. Эм болгон өөрийн гэсэн гаж нөлөөтэй гэсэн үг бол зүгээр нэг яриа биш, харин хатуу үнэн юм. Үрэл бүрэлдэх явцад үрлийн хороос зайлсхийх маш хэцүү. Ийм төрлийн хорийг байнга хэрэглэхгүй бол нэг их нөлөө үзүүлэхгүй.
Гэвч бясалгагчдын хувьд үрлэн эм бол амийг нь аврах хэрэгсэл бөгөөд нэг насандаа хичнээн үрэл идэхийг хинж таашгүй. Бие махбод дахь үрлийн хор тодорхой хэмжээнд хүрэхэд тэр нь амь насанд аюултай хор болон хувирдаг байна. Үрлийн хор бол гаргахад хамгийн хэцүү хоруудын нэг юм. Тэд мах яс тэр байтугай сүнсэнд хүртэл нэвчдэг. Гэвч үрлийн зэрэглэл өндөр байх тусам түүнд агуулгадах хор бага байдаг ажээ. Ийм учраас дунд зэрэглэлийн үрлийн үйлчилгээ нь доод зэрэглэлийнхээс 10 дахин хүчтэй байдаг. Харин үнийн зөрүүн дор хаяж 100 дахин их байдаг байна. 5 үрлээ цуглуулж эмийн зуухаа цэвэрлсэний дараа Лунгчэн тэсвэр алдан гүн нойронд давтлаа. Хэдий хэр хугацаанд унтснаа мэдэхгүйж 2 гар хацрыг нь инхрийлж намуухан шивнэх дууг тэр сонсож байв. Гэвч тэр хит их ядарсан байсан тул сэрч чадсангүй. Лунгчэнийг дахин ухаан ороход аль хэдийн 3 хоног өнгөрсөн байлаа. Хотоод нь өлсөндөө чарлаж байсан тул тэр хоолоо хурдхан идэж аваад дахин өрөөндөө бөгөв. Нэг хог үрэл идэж сүнсний хүчээ ашиглан эмийн энергийг хөлийнхээ уланд байх Юнгчуан цэг рүү чиглүүлв. Энэ бол 9 одод ноёрхогч биеийн урлагийн хамгийн эхний од болох Фэнхфу одны байрлал юм. Лунгчэний зүүн хөл чичирлээ. Хөлийн улнаас хүчтэй энерги гарч доорх газар нь цуурал үүсв. Гайхалтай. Би суугийг болон байрлалыг нь яг таг олчлоо. Одоо би үнэхээр дайрч болно. Лунгчэн баг зэрэг инээмсэглээд нэг доод зэрэглэлийн Фэнхфу үрэл гаргаж ирээд шууд идэв. Цэвэр бөгөөд төгс энерги тесэрч Лунгчэний удирдлага дор шууд хөлийн улны Юнгчуан цэг рүү чиглэв. Юнгчуан цэг цэчирлээ. Довтолж буй эмийн энергийг дагаад тэрхүү цэг нь хатсан голын голдрол ус хүлээн авч буй мэт болж хүчтэй татуулзаж эхлэв. Нүргэлсэн чимээ цуурайтаж аимшигтай энерги Лунгчэний бүх биеийг дүүргэв. Тэрхүү догшин энерги өөрийн ирэхгүй гадагш тесэрч өрөөг утаа тоосоор дүргэж энергийн давалгаа эргэн тойрныг чичрүүлв. Утаа аажмаар замхарахад тайван цэгцтэй Лунгчэн харагдав. Түүний нүд догдоллоор дүүрэн байлаа. Тэрээр хөлийнхөө уланд вандойны чинээ жижигхэн бие бүрлдсэнийг мэдэрч байв. Түүнээс хязгааргүй энерги бие рүү нурсаж байсан бөгөөд Лунгчэн тэнгэр өөд толгойгоо өрхөн хашгирмаар санагдаж байлаа. Лунгчэний өрөөнөөс гарсан чимээ шууган язгууртны идэлэнг бүхэлдэн түвэж хүн бүр тийшээ гүйцгээв. Ээж нь ч бас ирж байгааг хараад Лунгчэн яаран "Ээжээ, өнөөдөр язгууртны хүүхдүүд эзэн хааны академид очиж суралцах өдөр би яарах хэрэгтэй байна" гэв. Үүнийг хэлээд тэрээр ангайж хоцорсон хүмүүс болон нуранг болсон өрөөгөө орхиж цэвэрхэн хувцас сольж өмсгöd шууд эзэн хааны академи руу явв. 5 дугаар бүлэг Эзэн хааны академи. Эзэн хааны академи сар бүрийн нэг өдөр нийслэлийн язгууртны хүүхдүүдэд үүд хаалгаа нээдэг. Өглөөн тэд яруу найрыг ёс зүйд суралцаж, харин үдээс хойш ордны тулааны урлагийн номын санг хүн бүр үн төлбөргүй ашиглах боломжтой байдаг. Өмнө нь эзэн хааны академи нээгдэх нь Лунгчэнд ямар ч утгагүй байсан. Учир нь тэрээр очсон ч хүн бүрийн дог тоху болдог байв. Харин одоо байдал өөр болжээ. Фэнхфу үрлийг хэрэглэсний дараа Лунгчэн Фэнхфу одны үр хөврөл хэлбэрийг аль хэдийн бүрдүүлээд байлаа. Хэдийгээр энэ нь зөвхөн үр хөврөл төдий боловч биеийн сувгуудад хадгалагдаж болохоос хамаагүй их сүнслэг энергийг агуулж чадна. Эцсийн эцэст сувгууд бол гол мөрөн, харин дантиан бол гол мөрнийг тэжээдэг далай бөгөөд үүнийг заримдаа энергийн тэнгис гэж нэрлэдэг. Гол мөрөн хичнээн том харагдсан ч хүчин чадал нь хязгаарлагдмал. Дантианы дэмжлэггүйгээр энерги нь хурдан шавхагдана. Гэвч Фэнхфу од бүрэлдснээр энэ асуудал бүрэн шийдэгдэв. Хамгийн гол нь Фэнхфу одны үр хөврөл бүрэлдсэн тул хангалттай энерги байхад тэр нь яваандаа бүрэн хэмжээний Фэнхфу од болон хувирах болно. Тэр үед Лунгчэн өөртөө л байх өвөрмөц дантиантай болно гэсэн үг. Энэ бол 9 одод ноёрхогч биеийн урлагийн хамгийн өвөрмөц тал юм. 9 од бүгд бүрдсэн тохиолдолд энэ нь 9 дантиантай болсонтой дүйцэнэ. Ийм хүчирхэг сүнслэг энергийн их усүр ямар агуу байхыг хинч ойлгохоор байлаа. Лунгчэн 9 одод ноёрхогч биеийн урлагийг бүхэлд нь эзэмшиж байв. Харамсалтай нь ийм төрлийн бясалгалын техник нь тэнгэрийг сөрхүйц зүйл бөгөөд түүний ойлголт одоогоор маш байгаа тул бясалгалдаа асар их цаг зарцуулах шаардлагатай байлаа. Фэнхфу одоо бүрэн бүрэлдүүлж чадвал тэрээр асар их хэмжээний сүнслэг энергийг хадгалах боломжтой болно. Түүний дараа тэрээр цусны судсаа нягтруулж, цус нягтрах шатанд орж, жинхэнэ тулаанч болж чадах юм. Хий хуримтлуулах шатанд тулааны урлагийн зөвхөн эхний алхам. Зөвхөн цус нягтрах шатанд орж, цус болон хийг оргилж, хүчин эрс нэмэгдснээр л жинхэнэ тулаанч гэж тооцогдно.
Лунгжэн одоо хий хуримтлуулах шатны яг хэддүгээр төвшөнд тооцогдохоо мэдэхгүй байсан ч Фэнгфу одны үр хөврөл бүрэлдэснээр биеийн хүч нь гайхмаар ихссэн байлаа. Тэрээр одоо зүгээр л энгийнээр цохиход салхи эсгэрч 2 метрийн цаана байгаа ваарыг хаглах хүч гаргаж чадхаар байв. Түүний бүх бие хүчээр бялхаж байлаа. Энэ удаад эзэн хааны актенд ирсэн зорилго нь тулааны урлагийн номын санд нэвтрэх явдал байв. Фэнгфу одны ачаар биеийнхэн сүнслэг инээрийг нэмэгдсэн тул тэрээр одоо тулааны чадварт суралцаж эхлэх боломжтой болсон. Эдгээр тулааны чадваруудыг асар хүчрэхэг дээд үеийнхэн бүтээсэн байдаг. Эдгээр нь тухайн хүний сүнслэг инээрийг хий болон сувгуудыг ашигладаг хүчрэхэг тулааны техникүүд юм. Тулааны чадварууд маш аимшигтай бөгөөд тулаанчдад ердийн хүчнээс нь хэд дахин илүү хүчийг гаргах боломжийг олгодог. Тэдгээрийн эсрэг зөвхөн зоригтой байх нь хангалтгүй. Тиймээс тулааны чадвар бүр тулаанчдад маш чухал байдаг. Лунгжэнд суралцах боломж бүрдсэн тул тэрээр нэгийг олж авахыг маш ихээр хүсэж байлаа. Эзэн хааны коллеж нийслэлийн хойд хэсэгт байрладаг. Энэ нь хэдэн 10 км газар үргэлжлэх бөгөөд эзэн хааны ордноос гадна нийслэл хотын хамгийн сүрлэг том барилгад тооцогдно. Лунгжэн өөрийн нэрийн пайзыг үзүүлээд актем руу орж шууд утга зохиолын танхим руу явв. Тэнд өглөөний лекцүүд болдог бөгөөд язгууртны хүүхдүүд ёс зүйгээс эхлээд яруу найраг, эртний онол хүртэлх бүх зүйлийг багш нараас сонсдог. Танхимд ороход тэрээр эрт ирсэн тул маш том танхимд ердөө хэдэн 10 хүн байлаа. Хахаа, лун ахаа та ирээ юу? Лунгчэнийг орж ирмэгц хэдэн залуус ирж найрсгаар мэдлэв. Эдгээр залуус Лунгчэнтэй адил янз бүрийн шалтгааны улмаас бясалгал хийх боломжгүй байсан юм. Хэдийгээр тэднийг хамгийн сайн найзууд гэж хэлж болохгүйч нэг зовлонтой бие биенээ ойлгодог хүмүүс байлаа. Феникс Край эзэнт гүрний тулааны урлагийн алтан үед эдгээр залуус Лунгчэн шиг тийм ч аимшигтайгаар дээрлэхүлдэггүй байсан ч тэднийг байнга доромжилж хүйтэн хүндий ханддаг байв. Тиймээс ижил төстэй зовлон зүдгүүр амссан эдгээр хүмүүс Лунгчэнтэй ойр дотн болсон юм. Тэд бие биенээ хараагүй удаж байсан тул Лунгчэнийг хараад маш их баяртай байв. Та нар ч эрт шүү гэж Лунгчэнд инээмсэглэн мэдлэв. Фэнгфу одны үр хөврөл бүрдсэн тул түүний сэтгэл санаа өмнөх гутран үеэсээ хамаагүй дээрдсэн байлаа. Хэдэн өдрийн өмнө Лун ах асар их хүч гаргаж Ли Хаог ялсан гэж сонслоо. Өө чи үнэхээр биднийг бишрүүлж байна. Лун ахаа одоо үнэхээр бясалгал хийж чаддаг болсон гэж битгий хэлээрээ дээ. Хэмээн нэг туранхай хүү маш их атаархсан өнгөөр асуув. Тэд анх Лунгчэнтэй ижил төвшөнд байсан. Лунгчэн хий хуримтлуулах шатны 3 дугаар төвшөнд байгаа Ли Хаог ялсан гэдгийг сонсоод тэд бүгд маш их цочирдсан төдийгүй үл ялэг атаархал төрж байлаа. Энэ зүгээр л аз байсан юм. Гэхдээ би саяхан нэгэн шин тэнгэрлэг техник сурсан. Лунгчэн энэ сэдвийг үргэлжлүүлэхийг хүссэнгүй. Тиймээс шин нууцлаг сэдв гаргаж ирэв. Тэнгэрлэг техникээ тэр нь юу юм бэ? Хүлээж байсан ёсоор бүгд л шин сэдвт анхаарлаа хандуулав. Би саяхан нэгэн ховор зүн бэлгийн ном олж аваад түүнийг маш анхааралтай судалж нилээд зүйлийг мэдэж авсан гэж Лунгчэн баг зэрэг их зантай хэлв. Зүн бэлгийн техник үү? Эн чинь гудамжинд хүмүүсийг хурж мөнгө олдог мэрэгчүүдийн хийдэг зүйл биш үү? Яг ч тийм биш. Тэр зүн бэлгийн техникээр би Ли Хаогийн нүүрэн дээр гай зовлонгийн хар сүдэр байгааг харсан юм. Тийм болоод би түүнийг тулаанд дутсан. Харин үр дүн нь Лунгчэн инээгээд яриагаа таслав. Хүмүүс эргэлзэж байтал нэг нь гинэд ухаарсан мэт үнэхээр тийм байх шүү. Тэр өдөр Ли Хао ховстуулсан юм шиг л байсан. Лун ахад ялагдхаас өмнө бид нь өчүүхэн жинэрэг байхгүй байсан гэж сонссон гэж дуу алдав. Лунгчэн болон Ли Хао нарын тулааны талаар хүн бүр мэдэж байсан ч Ли Хаогийн ялагдлыг нууцлаг зүйл гэж үзэх хүмүүс олон байлаа. Одоо нийслэлээр Лунгчэний тухай яриа тасрахгүй байв. Лун ахаа чи нүүр уншиж чаддсан бол миний нүрийг хараад өгөөч. Яагаад миний сүд бүсгүй надаас байнга зайлс хийгээд надтай уулзахыг зөвшөөрөхгүй байгаа юм бол гэж нэгэн залуу зовинсон өнгөөр асуув. Асуудалгүй. Аливаа бүгдээрээ суух газар олъё. Ингэж зогсох нь тохиромжгүй. Тэд булангийн нэг ширээнд суусан бөгөөд ширээн дээр зарим нэг идэж уух зүйлс байв. Лунгчэн ширээн дээрх десерт рүү зааж инээмсэглэн бүгдээрээ нэг зүсмийг идцгээе гэв. За гэж бусд нь ясархолгүй бүгд нэг зүсмийг авав. Тэд Лунгчэн рүү гайхсан харцаар харж байлаа. Амт нь ямар байна? Маш сайхан. Дахиад нэгийг идэх үү? За. Өнөөх залуу дахиад нэгийг авч хазав. Гэвч түүний ганц л хацдал царай нь гинэт гэрэлтэж Лунгчэн рүү хүндэтгэлтэйгээр харж Лун ахын зөвлөгөөнд маш их баярлалаа. Дүүн одоо л ойлголоо. Би дэндүү шунхаа байж Лун ах намайг байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх ёстойг сануулж байгаа биз дээ гэв. Бүгд Лунгчэнийг биширсэн харцаар харав.
Лунгчэнийг амттнаар дамжуулж ийм гүн гүнзгий утга санааг илэрхийлнэ гэж хэн санах вэ? Гэвч Лунгчэн санаа алдан толгой сэгсэрч буруу байна. Миний сануулах гэсэн зүйл бол чи хэдийн ийм бүдүүн байж дахиад ийм ихийг идэж байна. Утгагүй чи хаалгаарч багтахгүй болох нь. Сүд бүсгүй чинь чамайг орхиогүй байгаа нь л асар их төвчээр. Чи үүндээ л баярлаж явах хэрэгтэй. Ийм биетэй хүний хажууд унтахаас ямар ч эмэгтэй хүн айх биз? Хэрв чи унтчихта хөрвөөвөл яах вэ? Чи түүний хавтгай болтол нь няцалж орхин шүү дээ гэв. Өнөөх залуугийн нүүр улайв. Лунгчэний сануулгаар тэрээр өөрийнхөө 5 фут өндөр мөртлөө 4 фут хагас өргөн гидсээ харлаа. Тэр өмнө нь өөрийгөө ердөө баг зэрэг л махлаг гэж боддог байжээ. Тарган юу? Лун ахын үнэтэй цагийг үрэлгүйгээр хурдан очиж жингээ хас. Лун ахаа, миний нүрийг хараад өгөөч хэмээн нэг нэгэн турхай залуу инээмсэглэг хүндэтгэлтэйгээр асуув. Өө чи юу? Лунгчэн маш нухацтай царайлан түүнийг нилээд удаан ажигласнаа. Чиний нүүрэн дээр 30 нас хүртлээр чи хоосон хоцорч бүтлгүйдэг тавилан харагдаж байна. Гэхдээ сайн тал нь 30 хүрснийхээ дараа гэв. Өнөөх залуу баярлан 30 хүрээд миний бясалгал гинэт сайжирна гэсэн үг үү гэж асуув. Үгүй, 30 хүрснийхээ дараа чи өөрийнхөө нөхцөл байдалд дасаж сэтгэлээр унахаа болно гэж Лунгчэн хэлв. Бүгд инээд алдав. Гэвч тэднийг инээж байтал гинэт 2 хорсолтой нүд тэднийг ширтэж байгааг анзаарч инээд нь тасрав. Лунгчэн тэр хүнийг аль хэдийн анзаарсан байлаа. Тэднийг эргэж харахад Ли Хао тэдэн рүү зэвүүдсэн харцаар харж зогсож байв. Ахмад Ли Хао, шархчин гайгүй болсон уу? Баяр үргий. Гаднах шархчин эдгэрчээ. Харин доторх шархчин яаж байна? Гэж Лунгчэн маш их санаа зовсон байртай асуув. Ли Хаогийн нүүр татуулцав. Тэр өдөр нүрээ Лунгчэнд хавтгай болтол нь зодуулж гэртээ өргүүлж хургуулсан. Лигийн гэр бүл эм найруулагчдын холбооноос тусламж гуйж Ли Хаог эдгээхийн тулд асар их алтан зоос төлсөн билээ. Мөнгөтэй байх үнэхээр сайхан. Богино хугацаанд Ли Хао жирийн хүн шиг харагдах хэмжээнд эдгэрчээ. Гэвч Лунгчэнийг асуумагт Ли Хаогийн цав орчим нь өвдөж эхлэв. Тэрээр Лунгчэний өшөглөлтийг санаж байлаа. Тэр үед Лунгчэний өшөглөлт маш харгас байсан бөгөөд тэр бараг л эрэгтэй хүнийхээ хувьд тахир дутуу болох шахсан. Гэвч түүний дургүйг хамгийн их хүргэсэн зүйл бол гэртээ очиод эдгэрснийхээ дараа өөрийнх нь нэг зүйл дутуу байгааг анзаарсан явдал юм. Энэ нь нэг төмсгөө алдсан гэсэн утгатай байв. Тэднийхэн тулааны талбар руу яаран очсон ч талбай аль хэдийн цэвэрлэгдсэн байсан бөгөөд тэр зүйлийг нэгэн зэрлэг нохоо зуугаад явсан гэсэн мэдээ иржээ. Ли Хаос ирээд энэ мэдээг дуулаад уурандаа өхөх шахсан. Одоо үүнийг засах ямар ч арга байхгүй бөгөөд хичнээн агуу эм найруулагч байлаач алдсан зүйлийг нь буцааж өгч чадахгүй. Хоёр байсан зүйл одоо ганцхан болжээ. Хэдийгээр нэгийг алдсан нь алхахад нь саад болохгүйч анхнаасаа хос байсан зүйл нь дутуу болох нь түүнд маш хүнд байв. Одоо Лунгчэн үүнийг сөхөж ярихад Ли Хаогийн царай маш муухай болов. Тэр Лунгчэн руу хорсолтойгоор харж шүдэ хавран Лунгчэн чи мө өлөгчний хүүхэд би чамайг үхэл амьдралын тулаанд дуудаж байна. Зөвшөөрөх зүрх чамд байна уу гэв. Лунгчэний хөвгөлтэй царай тэр дорой нухацтай болов. Ингэж дуудагдах нь асар их доромжлол бөгөөд ялангуяа ээжийг нь доромжилсан хэрэг байлаа. Энэ хүн үнэхээр аминдаа хайргүй байгаа бололтой. За яах вэ? Хэрв чи энэ ертөнцийн зовлонгоос ангижрахыг хүсэж байгаа бол би чамд туслая л да. Өмнөгшгээл байна. Би бооцоо нэмхийг хүсэж байна. Лунгчэн Ли Хао руу ширтэв. Нэгэнт үххийг хүсэж байгаа бол надад ямар нэгэн ашиг тус өгсөн нь дээр. Хэдийгээр тэд нэг эзэнт гүрнийг боловч тэр Ли Хаог огт тоохгүй байсан бөгөөд түүний үхэл Лунгчэнд ямар ч хамаагүй байлаа. За, бооцоо чинь хичнээн өндөр байсан ч Ли Хао би зөвшөөрч байна. Тэрээр дотроо басамжлан инээж байлаа. Лунгчэн үгсэн байхад бооцоо хичнээн өндөр байх нь хамаагүй. Тэр мөнгөө зарцуулж чадахгүй шүү дээ гэж бодов. Ли Хао өмнөх ялагдлаа зүгээр л анхаарал алдснаас болсон. Лунгчэн тэр боломжийг ашигласан гэж бодож байлаа. Энэ удаад тэр яавч тийм алдаа гаргахгүй тул тулаан өмнөгшгөө болохгүй гэдэгтээ итгэлтэй байв. Түүнчлэн энэ удаад үхэл амьдралын тулаан зарласан тул байдал өөр байв. Өмнөх тулаанд санамсаргүйгээр өрсөлдөгчөө албал шийтгэл хүлээдэггүй байсан ч өрсөлдөгч нь бууж өгвөл үргэлжлүүлэн довтлохыг хориглдог байсан юм. Харин үхэл амьдралын тулаанд тайзан дээр гарсан л бол амиа тавьсанд тооцогдно. Хин нэг нь бууж өгсөн ч нэмэргүй. Ялагч нь хүсснээ хийх эрхтэй. Ялагдсан хүний ам ялагчийн гарт байдаг. За, маргааш үдээс хойш үхэл амьдралын тавцан дээр уулзцгаая. Ли Хао хүйтнээр инээнсэглэж Лунгчэн рүү өгсөн хүн рүү харж байгаа мэт харав. Лунгчэн дотроо хүйтнээр инэв. Одоо сармагчин сануулахын тулд дахиад нядлах цаг нь болжтэй. Ли Хаог явах үед тэрээр өгөөдөн алхахдаа тэнцвэрээ сайн олоорой доо, бүдэрч унаваа гэж хэлв.
Лунгчааны үгийг сонсоод явхаар эргэсэн Ли Хаогийн бие хөшиж царайн зэвүүцлэр дөрөв. Тэр Лунгчааны үгний цаад нууц утгыг ойлгожээ. Нэг төмсөггүй болсон тул тэнцвэр алдна гэсэн утгатай байв. Тэр гүнзгий амьсгаа авч юу ч сонсоогүй мэт танхимыг нөгөө хэсэг рүү удаан алхлаа. Гэвч Лунгчааны үг түүний эмзэг газар руу хатгасан ган зүв шиг байсан бөгөөд хөлөө өргөх бүрт тэрхүү аимшигт халтлага санаанд нь орж байлаа. Тэр юу ч болоогүй мэт алхахыг хичээсэн ч хичээх тусам алхаа нь эв хавгүй болж хүмүүс түн рүү гайхан харж байв. Эцэст нь Ли Хао нугас шиг ганхаж явсаар холдов. Нэг залуу Лунгчаанд анхааруулж "Лун ахаа, чи яагаад түүнийг дуудлагыг зөвшөөрч вэ? Эн чинь үхэл амьдралын тулаан шүү дээ. Нэг нь өгч байж л дуусна" гэв. Асуудалгүй. Өнөөдөр би түүний нүрийг харахад үхлийн хар туяа хүрээлсэн байсан. Тэр 2 хоногийн дотор үхэх тавилантай. Тиймээс надад хэдэн хүний тусламж хэрэгтэй байна гэж Лунгчаан шивнэв. Хүмүүс бие рүүгээ харцгааж эцэст нь тарган юу хочид залуу "Шүдээ зун. Лун ахаа, нэгэнт чи хүссэн юм чинь би бүх хадгаламжаа чамд өгье" гэв. Үүнийг хэлээд тэрээр Лунгчаанд нэгэн болор карт сонгов. Лунгчаан тарган юуг өөртөө ийм хүчтэй ах дүүсийн барилдлагатай байна гэж санаагүй юм. Түүний карт дээр 80,000 гаруй алтан зоос байлаа. Хэдийгээр тэд бүгд язгууртны хүүхдүүд ч гэсэн ихэнх нь язгууртны гэр бүлийн аслагдсан салбарынхан тул тийм ч чухал тооцогддоггүй байв. Энэ мөнгө тарган юугийн хувьд асар их хэмжээний мөнгө байх ёстой. "За надад 60,000 байна. Ав." "Надад тийм их байхгүй, ердөө 30,000. Лун ахаа, миний чадал ийм л байна. Надад" Лунгчаан анх 10 гаруй мянган алтан зоос зэлхэд хангалттай гэж бодож байсан юм. Гэвч тэд түүнд туслахын тулд халаасаа бүрэн хоослоно гэж тэр сансангүй. "Залуусаа, хэрвээ би өгчвөл та нарын мөнгө зүгээрээ салхинд хийсэн шүү дээ" гэж Лунгчаан гарт байгаа картуудаа харан тэдэнд сануулав. "Лун ах биднийг басамжлаад байна уу? Бидний хинэн ч бясалгал хийж чадахгүй. Өдөр бүр бусдын доромжллыг төвчих хэрэгтэй болдог. Лун ахаа, чи тэдний нэгтээ өгтлээ тулалтахаар зөвшөөрсөн чинь бидний хиндэж байхгүй зориг чамд байгааг харуулж байна. Бидэнд тийм зориг байхгүй ч энэ зэрэгт туслах нь бидний хийж чадах зүйл" гэв. Эдгээр хүмүүс Лунгчааныг үхэл амьдралын тулаанд орохыг зөвшөөрөхийг хараад нийтийн дайсныхаа эсрэг тэмцэж байгаа мэт маш их догдолсон байлаа. Лунгчааныг тусламж гуйхыг хараад тэд улам зоригжиж эцсийн үр дагаврыг ч тоохоо болов. Лунгчаан толгой дохив. Тэрээр гартаа байгаа 200,000 гаруй алтан зоосыг барихтаа энэ сэтгэлийг зүрхэндээ тэмдэглэж авлаа. Яг энэ мөчөд хэсэг бүлэг хүмүүс утга зохиолын танхимд орж ирсэн бөгөөд шуугилдаж байсан танхим тэр дороо таг чимээгүй болов.